Та азаа үздэг уу ер нь? Хоббитэй болохгүй үзээд халахаас ш. Хобби явах ш. Одоо хүмүүс харахаар ич одоо ингэж сүлдээ мөргий харилцаа яваад. Ер нь рекламад олж дуртай гэсэн бүхчүүд реклам гадж байгаа ш. Та нарын нэр онлайн шопинг модель хийгдсэн. Би хувцыг зарж үзсэн онлайн шопинг. Миний хобби бол өөр шүү дээ. Би гонжоо яваад гэсэн шүү дээ. Яг хобби биш дээ нэр зүгээр сонирхоод онлайн шопинг модель хийгдсэн ш. Надад эрг мэрэг. Албан байхад бүтэхгүй юм. Ерөнхий ивент итгэгч Бомтон суглаа. Одоо бол хожиж болдог суглаа. Сайн уу? Та аппликейшнийг зээлтэй юу? Зээлийн хаалгамаар байна уу? Монгол улсад зээл олгодог 80 гаруй аппликейшн байдаг бол зээл хаадаг ганцхан аппликейшн байна. Энэ бол Бомтон. Азтан болоод апийн зээл баяртай. Бомтон цэг юм байна. Үзэгчид спорт сонирхогч та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Оргил дурах зам нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхний өмнө өргөн барихад бэлэн болоод байна. Оргил дурах зам нэвтрүүлгийнхаа хоймортой бид энэ удаад өргөцсөн зочдоо та бүхэндээ танилцуулъя. Төв аймгийн өндөр ширээт сумын Харьяад нэгдэл клубийн бүх Монгол улсын заан Дорж хандын хүдэр булга, Аранхан аймгийн Хайрхан сумын Харьяад нэгдэл клубийн бүх Монгол улсын харцаг Оюунбаатрын Мөнх Эрдэнэ, Завхан аймгийн Баянтус сумын Харьяад нэгдэл клубийн бүх Монгол улсын харцаг Шархүүгийн Пүрэвгард, Баянгор аймгийн Баянлаг сумын Харьяад нэгдэл клубийн бүх аймгийн арсан Чинбатын Алтан гэрэл нарыг ураад байна. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За сар шинийн мэндээ. Та бүхэнд сар шинийн мэнд өргөе. За сар шинийн баярын өдөр нэвтрүүлэг маань үзэгчдийн өмнө өргөн барьж байгаа. Тэгээд хамгийн та бүхний дурсамжтай сар шинийн барилдаан ямар барилдаан байваа. Тэгээд сар шинийн барилдаан бол нэлээд даацтай, улс аймгийн алдар цолтноо зодголдог болохоор одоо нэг үзэгчдийн хүсэн хүлээсэн бүхийн таамагт хүртэл одоо бүхчүүдэд яг дэвшүүлээд ингэ явцдаг. За миний хувьд 2023 оны бас сар шинийн барилдаан бас их сэтгэлд тодхон үлдсэн их гоё барилдаан гэж боддог. Тэр жил улсын начин цолтой байжгаад сар шинийн барилдаанд хамгийн өндөр хэмжлэлт гаргасан 8 үлдчихсэн. Тэр барилдаан маань бас их санаанаас гардаг бас их сайхан барилдаан. Тухайд бас олон сайхан хүчтэнгүүтээ таарад даваад шүгэний 8-д үлдчихсэн. Тэр барилдаан маань бас их сайхан тодхон санагддаг. Миний 2017 онд сар шинийн баяраар 8-д үлдчихсэн барилдаан. Сайхан санагд аймгийн арслан султай. Сар шинээр айл болгонд орохоор л ерөөсө бүх татчээд тэгээ гарч чинь энэ нэштэй гэдэг тэр барилдаан их сайхан санагдтыг. За миний хувьд бол нэг баг яг залуу бүр баг залууч юу яг. Бүр баг наснд нэг битүүн өдөр яг бууцааж игнэл яг битүүрх гээл тэгээ сууж хахад нэг гэр бүлэр халуун ам бүлэрээ
сар шинийн барилдаа үзээ суух. Тэр л хамгийн их дотн үлдсэн бидээ. Яг нөгөө тайлбарлагч одоо зогтоот руу байсан лөө. Тайлбарлал тий. Үндэсний бүх албанд байсан тий. цаах. Модон мөрөн жилийн гэл нэг тайлбарлал нэг гоё яд шүү дээ тий. Тэдгээр 60-ны гэл нэг тэгж байгаа л одоо тайлбарлыг сар шинийн барилдаа тэр л хамгийн чихэнд сэтгэлд тод үлдсэн байна да. Миний хувьд бол ер нь жил бүрийн л цагаан сарын барилдаан ер нь дурсамжтай байдаг. Тэгээд нэг хөдөө одоо ингээд бүх одоо 5 эдэгээ засаад одоо битүүлгэн бэлдээд яг ширээгээ засчаад одоо нэг хүчтэйхэн барилдаанаа үзэх, гэрүүлэр үзэх тэр л ер нь дурсамжтай болсон байдаг шүү дээ. Нэгдэл клуб нутгийн хүчтнүүд одоо нэгдэ орсон. Тэгээд хэрхэн одоо энэ клуб байгуулагдах болов? Нэгдэл гэж өөрөө нэр нь бас их гоё сонирхол татаад байгаа. Нэгдэл клуб нь 2021 онд байгуулагдаад 5 жил болж байна. Нутгийн одоо хүчтнүүдийг цуглуулсан клубыг маань нэгдэл клубыг маань Завхан аймгийн Тусан зөнгөл зам яриад Батцар гэж анх 21 онд байгуулсан. Нийтдээ 12 аймгаас одоо хүчнүүд нэгдэл клуб нэгд орсон гэж сонссон. Тэгээ одоогоор 12 аймгаас улс аймгийн золд 12 бүх байна. 2 дасгалжуулагчтай 12 бүхий 14-ний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За бусад зочдын маань хувьд нэгдэл клубт хэрхэн элсэн орох санаа сэтлийг хаанаас авав? За миний хувьд 2023 оны намар 9 сард нэгдэл клубт тамирчнаар орж ирсэн. Тэгээд тухайн үед одоо манай улсын начин Бацуул гэдэг манай санал тавиад тэгээд нэгдэл клубын захирал Бацаргахад очиж уулзаад 23 оны намар нэгдэл клубт анх орж ирлаа. Тэгээд клубтээ ороод 24 онд бас Монгол улсын зан хэмээх цолгортод сайхан бас амжилт гаргаж ирсэн. Тэгээд манай клуб бол бас нутгийн хүчнүүд бас ингээд байдаг. Нэг нутгаас ингээд олуулаа биш тэ. Нутгийн хүчнүүд их байдаг. Сумын цолтой, аймгийн цолтой, улсын цолтой бүхчүүд бас их байдаг. За миний хувьд бол 2025 оны хавар нэгдэл клубтээ элсэж орж исэн. Тэгээ өмнө бол зөргөх маань нэг одоо санал тавьж исэн. Тэгээд тухайн үед яадаг чинь нэг болоогүй тэгээд 25 оноос нэгдэл клубт нэгдсэн дээ. За пүрүүгээр тарцгай үед хизээ нэгдэл клуб. Би 2021 оноос нэгдэл клубт ороод 5 жил болж байна. Таанх Батцар захирал маань анх санал тавиад. Таанхны их юм анх одоо байгууллагад норчсон. Анхны хэдийн нэг байна. За аймгийн Арслан, Алтан гэрэл Арслан амын нүрт хизээ нэгдэж оров. Би анх нэгдэл клуб үүсгэн байгуулагдахад Золбаах талигч Бацуулах маань одоо ийм клуб байгуулагдаж байна гэдэг. Тэгээд анх одоо тамирчнаар орж илаад одоо ингээд 5 жил өнгөрсөн байна. Тэгээ манай нэгдэл клуб бол олон сайхан залуучуудыг нэгтгэхэд нэг зорилготой эв нэгдэлтэй тийм бус клубүүдээс л тэгж ялгардаг гэж боддог. Ер нь бол нэгдэн гэдэг чинь бас өөрөө их гоё ойлголт шүү дээ тий. Би биш бид хамтдаа урагшлана гэсэн үг. Одоо нэгдэл гээд нэр өгөөд яг анх яг ямар зорилготой одоо энэ клубыг байгуулсан гэд бас нэг удаа би асуужсэн. Тэгээд одоо өв соёл гэдэг зүйл дээр монголчууд нэгдэх ёстой, яг хаа дотроо л өрсөлдөх ёстой. Тэгээд нүүн спорт одоо уралдаан учраас тэмцэл гэдэг зүйл дээр чинь одоо бүх хүн анхаарал өгдөн шүү дээ. Одоо спортын тэмцэлтэй тэр чинь үнэн шудраг явдаг учраас тэгээ яг хэдийгээр тэмцдэг ч гэсэндээ өв соёл гэдэг зүйлээрээ нэгдэж одоо монголчууд гэдгээрээ одоо энэ нэгдэл гэдэг нэрийг өгж гэж бэлэгдэж явж исэн гэж одоо анх тийм зорилгоо тайлбарлаж надад хэлж ирсэн. За манай нэгдэл клубын бүхчүүд л ер нь зураг сэтгэлээрээ нийлсэн тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь Цолбаах маань бидтэйгээр нь тэр даад багийн ахлагч гэх юм уу. Тэг. Нэгдэл клубын бүхчүүдээр нь бүгд нэг зорилгын төлөө бүгд хамтдаа хичээгээд тэр нь явж байгаа. Золбоо харцаг гэснээс та хоёр одоо яг энэ зүлэг наваан дивжэн дээр нөхөрлсөн. Одоо ингээ 10 гаруй жил. Хэдэн жил нөхөрлсөн бэ? Зөв талаас хүмүүс одоо зарим хүмүүс бол буруу талаас хараад зөв талаас хөгжилтөө таны маягтай тийм тавьж байна. Зарим хүмүүс жоохон үнэн сэтгэлээсээ буруу ойлгож ууралж байгаа комент
бичээд байгаа хүмүүст. Бид нар өөрсдөө хөнгөн байгаа шүү дээ. Бид нар хөнгөн маад шүү гэж одоо бас хэлмээр байна. Сайхан зүрх сэтгэлээрээ ингээд нэгдээд бие биенийхээ алдаа дутагдлыг ингээд засаад нэг хамт олон болоо явж байгаа манай нэг л клуб. Тэгээ би анх нэг л клубд ороход улсын начин золтой байсан. Эх жил нь улсын заан золтой болоод тэг их бэлгшиж ирсэн. Манай клуб ч анх 21 онд байгуулагдаад за тэгээд байгуулагдсан жилээ улсын начинтай болоод дараа жил нь улсын харцагтай болоод за тэгээд 3 дахь жилдээ би бас оронгуудаа улсын заан цол хүртээд за тэгээд өнгөрсөн жил 25 онд Монгол улсын бас гарь золтон төрөөд тэгээ ингээд бодглохоор манай клуб бас ингээд сайхан сэтгэл сайттай тий нэгэн зорилгын төлөө ингээд бас нэгдсэн сайхан залуучууд бүгчүүд маань нэгдсэн юм байна. Тэрийг бас маань зөргөө ах маань ингээд нэгтгэж хооронд нэг баг хамт олон болгоод тэгээ ингээд бүгдийг ингээд жил болгоо ингээд цолоо ахиулж байгаа манай клубын одоо ингээд бүгчүүд залуучууд маань бүгд тэгээд ингээд харахаар манай клуб бол яа харахгүй бас ингээд сайхан сэтгэл энэ нэг сайн явахад ажил бүтэн гэдэг шиг тэрэн шиг бид бүгд ингээд нэг хамтан болон болоод жил болгоо ингээд цолоо ахиулаад явж байгаа нь одоо ингээд босоод ингээд бүгчүүд бүх сонирхолт ингээд бүгдэнд нь ингээд харагддаг тий. Тэргүүрээ бас манай клубын бусдаасаа ингээд ялгарах тэгээ онцлог байдал нь тэр юм болоо гэж боддгийг. Тэгээд бид чинь ингээд цог бэлтгэл сургуулийн нэг л клубээрээ тэгээ бие биенийхээ бас ингээд алдаа дутагдлыг тий бие биенийхээ болохгүй байгаамыг бас ингээд барилдаан дээр бэлтгэл дээр хоорондоо ярьдаг. Тэргүүрээ бид учраас ингээд сайжирдаг. Тийм бас онцлогтой. Тэгээд энэ багийн уур амьсгал бол нөгөө бэлтгэл сургуулийн гээл барилдаан дээр ч ингэсэн багийн уур амьсгал гэдэг юм бол бидэрт бол бас их гоё байдаг. Нутгийн залуучууд ингээд хүчтэнгүүд ингээд цуглцдаг. Тэргүүрээ бас бид их онцлог. Жил болгон улсын начин манай нэг л клубийнхан улсын заа харцаг заа гард гэдэг одоо дээшээ өсөж дэвжиж явж байгаа. Тэгээд энэ зорилго нь бол төрийн наадам том даан төрөлдөх том зол авах том зорилготой анх одоо байгуулагдчихсэн. Тэгээд зорилгоогоо бол ерөнхийдөө баагаар ахаад явж байгаа. Тэгээд одохгүй төрийн наадмын төрөө хүртээд олон сайхан амжилтад гаргах гэсэн миний хувьд бол тэгж бодож байна. Тэгээд нийт одоо нэг л клубийнхаа хамт олон тамирчтай та бүгдэнд нь амжилт хүсье. Зорилготой өргөн төлөө бид бүгд бас хичээнэ гэж бодож байна. Дасгалжуулагчаар одоо хин ажиллаж байгаа бай. Баянгар аймгийн Буу цагаан сум яриад Монгол улсын нэгэн Жаргал сайхны Чулуунбат Аранга аймгийн Үлзийд сум яриад аймгийн нэгэн Өгөөдлөө гэдэг хоёр өгш маань ажиллаж байна. Тэгээд клубын хэмжээнд ингээд хоёр багштай байна гэхэлэр бид эдэд бас их нэг алтан боломж баггүй нэг дэвжэн дээр очиж бэлтгэл хийн нутгийнхаа дэвжэн дээр тэнгуүтээ клуб дээрээ бас очиж бэлтгэл хийн хоёр багштайгаа ингэж алдаа оноо тэг юм ингэж зөвлөлдөж одоо мэх техникэд автдаг тэргүүрээ бас их бид нэр давуу талтай. Та хэдийн нөгөө нэг яг энэ маркетинг одоо PR гэх юм уу? Сая яг нэг л клубээрээ бас оны төгсөлд байсан уу? Аялаад ирсэн байсан. Тийм бид одоо өнгөрсөн жил бас ингэж багаараа ингээд бас халуун орноор сайхан аялчаад ирсэн. Тэгээд нодлон жил бидэд бас явчаад тэндээ бас нэг сайхан ерөөл өргөөд энэ жил бас улсын наадмын өндөр даваанд гарч барилцгаая гэсэн сайхан ерөөл өргөөд ирсэн. Тэгээд 25 онд манай өсгөө дүү маань төрийн наадмын үзүүр дүн үлдээд Монгол улсын гард гимиг бас сайхан цолыг хүртсэн. Бас дахиад сайхан оны сүүлд алдаа оноогоо дүгнээд сайхан бас аялчаад тэгээд бас ирсэн. Энэ жил тэгтээ яг нэг алтан цомын барилдаа ийм нөгөө холимог багаар гинт ингээд ороод ирсэн чинь бас үзэгчдийн сонирхлыг маш их татчихсан. Өмнө нь бол яг нутгаараа байдаг байсан. Тэгэхээр алтан цомын ер нь явц болон өрсөлдөөний тухайд чанар чансаа. За энэ жилийн алтан цом бас урд урдын жилүүдээс бас өөр онцлогтой болж байгаа. Тэгээд бүтэн жил барилдаа чансааны оноо цуглуулсан 64 бүх ингээд 8 багт хуваагдаад за тэр 8 багийн бас ингээд 8 үндэсний бас томоохон компаниуд ингэж ивентэд оролцож байгаа. Тэгээд аймагаас оролцдог байсан бол одоо бүгд яг чансааны 64 хүн маань ингээд 8 багт хуваагдаад 8 багт ингээд
оролцоод алтан цом маань үргэлжлэж байгаа. Тэгээ энэ жилийн алтан цом бол бас их гоё болж шидэж байгаа. Бүх багууд маань хоорондоо тэнцвэрхэн өрсөлдөж байгаа. Тэр харьцангуй тийм нэг биенээс олон даваагаар тасрах тийм байхгүйгээр багууд маань бүгчүүд маань бүгд нөө тэнцвэргүй хуваагдсан болохоор өрсөлдөөн ихтэй болдог тий. 12 байж байгаад сүүлийн 13 даваан дээр ялагдсан шийдэгддэг. Бас тэргээр их онцлог. Миний хувьд ч гэсэн бас энэ жилийн алтан цомын барилдаанд гол группээс бас барилдаж байгаа. Чансаа өндөр энэ бүгчүүд ингээд тэнцүү хугадад барилдахаар өрсөлдөөн их гардаг. Энэ бас энэ бүхийн хөгжилд бас их нөлөөлж байгаа болов гэж бас боддتي. Цолтой бүгчүүд бас их оролцож байгаа. Тэр дундаа бас аймгийн арслан, аймгийн цолтой бүгчүүд бас их цөөх оролцож байгаа. Цолтой бүгчүүдтэйгээ аймгийн цолтой бүгчүүд маань гээ барилдахлаар ур чадвар юмуд ингээд барилдааны чадвар нь бас ингээд өсдөг. Тэгээ туршлага суудаг. Бас олон талын бүгчүүдтэй бас өр өгөөж өгсөн бас тийм сайхан барилдаа алтан цом маань бас болж байгаа. Одоо манай Монгол үндэсний бүх бол жилээс жилд алхамаар ингээл алдаатай оноотой хувьсаал өөрчлөгдөд сайжрал явж лээ. Тэгээд энэ жилийн үед алтан цомыг лигийн журмаар драфтер гэдэг юм уу тий. Тэр шиг ингээд чансаагаар орж ирсэн. Тэгээд тэр нь бол өрсөлдөөн маш ширүүн өрсөлдөөн гарна гэсэн. Одоо юу төлөвлөгөөтэй зохион байгуулж байгаа одоо манай юу зохион байгуулагч нар. За MCS Group бол яг алтан цом дотроо хамгийн олон давааг яг авцсан яваад байгаа. Тэргүүлж байгаа гэх юм уу даваагаараа. Тий. За би энэ удаагийн алтан цомд MCS Energy-гаас барилдаж байгаа. Тэгээд манай баг бол одоо хүснэгтийг тэргүүлж явж байна. Манай багийн ахлагчаар усын гарцаг золбоох. Тэгээд Утганы арслан тэргүүтэй бүгд барилдаж байна. Бүгд чөлөөт суурьтай. Тэгээд ялангуяа нэг чөлөөт бүхий спортороо олон хэмжээний мастер цол зэрэгтэй. За хөдрөлгөө зааны хувьд бол Азийн авраг шалруу тэмцээс хүрэл медальтай. За универсиадын медальтай гэдэг ерөнхийдөө. За тэгээд тэгээд яг нэгдэл клуб үндэсний бүх болон чөлөөтөг хослуулж байгаа маш гоё санагдаад байгаа л та. Тэгээ би чинь анх бүхий гараа эхлэхдээ чөлөөт хөр хэлж ийсэн. Нийслэлийн бас 73 дугаар сургуулийн мэрэгжлийн бүхий ангитай Лаажа багшийн ангид бүхий гараа хэлж ийсэн. Тэгээд багш нар анхны бүхий эрдмийг заалгаад дундуур нь бас үндэсний бүх гээд өсвөрийн улсын аварга те залуучдын улсаа үндэсний хөрөх барилддаг байж байгаа. За 2014 оны Аз ТV аварга энэ тэмцээн Казахстаны Астанад болж исэн. За тухайн үед аваргын төлөө бас Мусаю гээд Орос гаралтай Киргизийн нэр дээр барилддаг тамирчтай барилдаад аваргын төлөө барилдаад бас ялаад Аз ТV аварга болж исэн. Тэгээд бид ерөөсөө тэрнээс хойш тэмцээнд таарахгүй байж байгаад Олимпийн наадам дээр эхнийхээ тойрог таарч ирсэн. Тэгээд Олимпийн наадамд би чинь өмнө бас ялж байсан гэж сэтгэл зүйн өндөртэй. Тэгээд бэлтгэл сургууль бас их сайн байсан. Тэгээд битэр ихний таарад. Тэгээд би нэг барилдаж жагаад Олимпийн наад хожигдчихгүй юу. Тэгсэн чинь манай нөгөөдөгч намайг яаслаа бөөм баяр. Тэгээд битэр чинь 2 удаа таарад нэг харьцаатайгаар тэгээд бас өндөрж ирсэн барилдаанаа. За миний хувьд бол яг анх бөхөр хичээлж эхлэхдээ чөлөөт хөр хичээлж эхэлжсэн. Тэгээд 16-7-той ер нь бөхөр хичээлж эхлээд чөлөөтөөрөө барилдаж тэмцээн уралдаанд их ордог гэсэн. Тэгээд яг нэг 18 нас хүрээд ирэхээр өсөөгөө хүнд одоо бидний яг хүнд жингийнхэн бол үндсний бөхөрөө барилдаж эхэлдэг. Тэгээд үндсний бөхрөг орж исэн. 12 оноос үндсний бүхийн өсвөр улсын аварга болвол тэгэл үндсний бөхрөөгөө ороод хослуулад явж байгаад хамгийн сүүлд 18 онд чөлөөтөхийн улсын аваргад орж нэг мөнгөн медаль аваад тэгэл ер нь одоо жим маань 125-аас хэтэрж тийшээ явал тэгэл болсон да. Тэгээ 18 онд одоо тэгэд пенальтчаад хамгийн сүүлд 20 онд яг 131 кг-аас 6 ил хасаад тэгээд чөлөөтөр барилдсан ч өдрөөхтэй гараад ажигдсан да. Нөгөөдгээр багталтай суулаа. Сүүлийн барилдаанд гэж. Тэгээ одоо хамгийн сүүлд чөлөөтгийн дивжээнд тэгж л гарсан байна. Одоо Солонгосын ширүүн бүх бол манай яг үндэсний бүхтэй ойролцоо гэдэг утгаараа монголчууд их очиж оролцдог байхгүй. Баруун гэж зоолгож
зурж барилддаг. Тэгээд одоо хичээлсэн он цаг гэвэл тийм юм бол байхгүй. Үндсний бүхөр барилдаж байгаа арга туршлагаараа л одоо өөр онцлог зүйл нь бол элсэн дээр барилддаг. Тэгээ бүхэн өмсгөл нь арай өөр. Тэгж л баг барилдаж одоо ширийн бүхэд зодоглож төрүүлж исэн юм. Монгол Улсын гавьяа тамирчин Цэдэн нацагтар зүгтэр ирээд чөлөө төхийн одоо суурай тавьж чөлөө төхөөр барилж эхэлсэн. Тэгээ одоо хүртэл үндэсний хөлтийг хослуулад чөлөө тэмбэлтгэлээгээд явж байна. Ивент итгэгч, эрүүл хүнс, таны сонголт, талах чихэр компани. Энгэр заяа тэрдэм төгс өвгөд гал усыг ирхшээж урам ухаанаа жийжүүдэн өвийн дээдийг сэтгэв. Саку цаавлрөвч өвлөгдөх өв их соёлыг эдэний дээдэд оршоо. Өмнө насан брэнд талах чихэр хувьцаат компани. За зочид маань одоо сар шинийн баярын өдөр урилгыг маань хүлээ авч одоо өргөц цэгийн маань болон малчин телевизээр цацагж байгаа нэвтрүүлэгт маань студид маань зочлоо ирсэн. За чанараар тэргүүлэгч Махимбс компаниас ивент итгэж байгаа буузыг халуун дээр нь зоглоорой. Чанар технологиор тэргүүлэгч Махимбс компани. Ивент итгэгч, чанар технологиор тэргүүлэгч Махимбс компани. Жилийн наадмууд бүгд л үнцэнтэй, маш хариуцлагатай байдаг. Тэгээд тухайн жилийнхаа нөгөө наадмын өнгөийг тодорхойлсон заалны барилдаануудаараа өнгөө тодорхойлоод ер нь тэгэл улсын баяр наадам, аймаг сумын наадамдаа өндөр одоо даваатай барилдана гэж төлөвлөдөг. Тэгэхээр хамгийн одоо дурсамжтай аль жилийн наадам та бүхний зүрх сэтгэлд үлдвэ дурсамжуулж. Жилийн наадмуудын барилдаан тэр дурсамжтай. Тэгээд тэр нь хамгийн анх цол авч ирсэн барилдаан Сум аймгийн тэр одоо наадмуудаа л хамгийн дурсамжтай болсон байдаг. Миний хувьд бол Булган аймгийн 80 жилээр одоо хөдөө хадманд очиж байж байгаа. Тэгээд барилдаад аймагч болж ирсэн. Тэгээд ер нь нотнон 11 сард Хөөргөнд Улс аймагт дамжуулсан. Тэр ер нь хамгийн сэтгэл хангамж 100% тийм барилдаа. Миний дурсамжтай наадам юм бол 2020 оны цол авсан наадам, улсын цол авсан наадам. 6-7 жил төрийн наадамд барилдаад улсын жил болгон тэгээд улсын цолны тааварт ороод тэгэл унаалсан. 20 онд улсын цол авсан, начин цол авч ирсэн. Тэр наадам л хамгийн сайхан дурсамжтай наадам да. Миний хувьд бол цол хүртсэн барилдаан болгон маань их дурсамжтай, сэтгэлд их тодорхой байдаг. Тэгээд анх сумын зам болж байхад манай өндөр ширээ зүүнд Даншгийн дархан авраг Баян мэгт гэж аврагын хөшөөг 2009 онд сэргэн босгоод тэгээд тэр жилээ яг наадмын үеэр манай нутгийн анх нар хөшөөгөө босгоод тэр жилээ тэр аврагынхаа барилдаанд сумынхаа наадмын барилдаад сумын зам зал хүртэж ирсэн. Тэр барилдаа маань бас их сайхан дурсамжтай. Бас их одоо миний одоо ингээд сайхан цол хүртээд явж байгаа. Энэний маань бас үндсээр болсон тийм сайхан барилдаан цол гэж бас боддتي. 2016 онд анх аймгийн начин болж ирсэн. Тэр жилд яг нэг бас аймгийн арслан болчихно шууд сумын цаанаас аймгийн арслан болчихно гэсэн нэг сэтгэл зүйтэй бас зүтгэлтэй тэгээд тэр жилээ тэгээд аймгийн начин болоод 6 дөрөв унсан. Тэгээд яг тэрнээс хойшоо 17 18 он гэдэг нэг 5 дээр оноод нэг удаа 6 дээр дахиад цолоо ботлон унсан. Нэмэх начин болон унсан. Тэгээ 19 онд цэргийн харцаг болоод хөөргөнд цэргийн наадмаар. Тэгээ шууд аймаг арсан бас тэр жилийн наадам их гой тодхон дурсамжтай санагдтыг. Нилийн одоо зулгаж зүтгэж байгаа нэг аймаг арслан болохгүй л үзээд байсан. Тэгээд тэр жилийн наадам хамгийн дурсамжтай гоё одоо бас их юм шахсан наадам байна да. За нутгийн харцаг маань яг энэ үндэсний бүхөөсөө ямар гоё мэдрэмжийг авдаг юм бэ? Юу нь таныг сорон зэмэд татаад идэг юм бэ? Спорт гэдэг бол яг анхандаа л миний ойлголтоор бол хязгааргүй зүйл гэж боддог. Одоо эхэлж ийсэн тэгээд анх бол нэг бүхэн спортоор хичээлээ чөлөөт
Тэгэл анх чинь өнхрөлт хийж сураал тий. Тэгэл дахиад нэг мэх хийж сураал. Тэгээ мэхэн дээрээ дахиад мэх чинь дахиад задарна. Тэгээ нэг за энэ мехийг хийгээ сурчгаасан гэдэг. Тэгээд тэрийг сурахаараа ингээд тэндээс кайф авдаг. Тэгээд сурсныхаа дараа дахиад тэрүүгээр хүнд авахаараа кайф авдаг. Тэгээд одоо энэ бүхэн нь ингээд алхам тутамдаа одоо намайг татах зүйл байна да. Тэгээ одоо хөр хичээлээд хүнд аавна, цолоо ахиулна, дахиад өндөр цолон төрнө. Бүгд л одоо алхам тутамдаа л ер нь хүн татах чадвартай спорт гэдэг зүйл бол зорилго гэдэг зүйлийг том тавиал хязгаарыг үздэг байвал одоо салхаа аргагүй амттай да. Өөрийнхөө түүхийг бичгээд одоо үндэсний бүхийн соёл хувнымраа оруулж байгаа болохоор өдөр бүр одоо аз жаргалыг ер нь бэлтгэлийгээс л мэдэрдэг тий. Та хэд азаа үздэг үү ер нь? Заавал мөнгөний суглаа биш зүгээр ер нь бол суглаа моглын юмд нэр маань нэвтрүүлгийг одоо л хождог суглаа бумтан ивент гэж байгаа. Азаа яаж үздэг юм аа? 10 суглаа өгнө гэж байна. За ер нь тэгэл нэг тоглоомудаар л. За шаар хонох. Удлаар гэдэг чинь 10 Бограар аппликейшн. Би бол Аз үзэх дурггүй шүү дээ. Уусаа хөдөлмөрсөн хүнд Аз ирдэг гэдэг. Өдөр тоглоом тоглох юм бол ер нь тэгээд энэ юм биш мод ирдэггүй тийм. Би чинь Хоббитэй болохгүй үзээд халахаас биш. Хобби явахгүй шүү дээ. Одоо хүмүүс харахаар ич одоо ингэж сүлдээ мөр харилцаа яваад. өмнө тэгж хоббирж юурээс яг одоо бэлгэлдэл хоббирж явж байна да. Ер нь рекламад олох дуртай гэсэн бүхчүүд реклам гадж байгаа ш. Та нарын нэр онлайн шопинг модель хийгээдсэн. Би хувцыг зарж үзсэн онлайн шопинг. Миний хобби бол өөр шүү дээ. Би гонж яваад гэсэн. Яг хобби биш дээ нэрээ зүгээр сонирхоод онлайн шопинг модель хийгээдсэн ш. Эрг. Залуу байхад бүтэхгүй юм. Сар шинийн баярын энэ сайхан өдөр нэвтрүүлгийн маань зочныг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ энэ жил улсын баяр наадмаараа нэгдэл клубээс олон улсын золтнууд түрэн гарах болтугай гэсэн өрөөлөөр нэвтрүүлгээ үнэрлэж байна. За баярлалаа. Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ өөрөө оролцуулсан танай нэвтрүүлгийн хамт олонд бас баярлалаа гэдгээ хэлье. Тэгээд ирж байгаа морин жилдээ Монголын ард түмэн маань бүгдээрээ сайхан эрүүл байх болтугай. За тэгээд нэгдэл клубийнхаа хамт олонд бас амжилтын дээдийг өрөөё. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинлээрээ. За нэвтрүүлгийн төгсгөлд яг одоо манай Оргил Түрэг замын нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр үнэнчээр одоо хамтран ажиллаж байгаа чанарыг эрхэмлэгч Монголос гээд үндэсний үйлдвэрлэгч байгаа. Тэгээд манай Монгол улсад бол яг энэ спорттой Монгол улсаа түүжээлж үндэсний өв соёл ундаашлаа бахархуулж явж байгаа хүмүүс маань яхаа арга үндэсний бөхчүүд. За нөгөө утгаараа бас үйлдвэрлэгч нар байна. Тэ үндэсний үйлдвэрлэгч нар маань мундаг байна. Тэгээд энэ 3 үеийн дамжсан Монголосын бэлэг. За ингээд чанарыг эрхэмлэгч Монголос гээд үндэсний үйлдвэрлэгч компани 3 үеийн дамжсан. За ингээд эрчүүдийн багцаар зочдтой бэлэг барьж байгаамаа. Бэли, тилэ, карт холдор байгаа. За мөн Оргил Түрэг зам нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа өв соёл брендийн гарын бэлгээр та бүхэндээ бэлэг орж байгаамаа. Тэгээд та бүхнийг өнөөдөр бас нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд альва нэвтрүүлэг маань одоо уран бүтээл маань хамтран ажиллагч ивент тэтгэгч нарын дэмжлэггүйгээр явдаггүй байгаа. Тэгээд ингээд урагшаа нэг шат хамтдаа алхсан зочдтой болон ивент тэтгэгч нартаа маш их баярлж байна. За баярлалаа. За баярлалаа. Ширэн дээрээ тавьчих. Сайхан. Хийх юм болоо да. За. Оргил Түрэг зам нэвтрүүлгийн дугаар үзэгчтэй охины өмнө өргөн барьлаа. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд зочид маань аядуугаа өргөнө. Уртын дууны тансаг аядуу талан дүрээд шуран хайрна ухан тэжүүдийн амгалан харц танхилхан үрсэн аргадастая ардын утандан арусдаг хулангийн сүтэ гомино
Тооны химраар хөлөгдөдөм хорин цэнхэр ханхамэноо. Ре.